санаагаа оролцуулж, хичээл зүтгэлээ оролцуулж ингэ дэмжиж байсан. За энэ өдрийн аялалд ялангуяа одоо манай Япончуудын баг болох одоо 6 дугаартай машин, 2 дугаартай одоо манай залуучууд бол маш их гол үр гүйцэтгсэн. Нэлээд чанга биш үү? Энд олоолаа яваад болдаа энэ замыг бид гарч ирж байна да. Энэ чинээс нөгөө ашигладаг байсан зам болохоор ерөөсөө. Олонхны үуч оломгүй л гэдэг одоо байна да тийм үү? Надруу шүү. За заавал зам үнэн баавар байна нэрэ. Машинч баавар явж ийн зүгээр. Насан агуу үнэхээр агуу явж ийн. Чи өөрийн нүрийг хараад нэлээ. Энэ байдлаар ярьж болчихно юм уу? За үндсэндээ бид нар бол давааны доод билээс энэ одоо залуу одоо мөхсөн ойн дундуур одоо жишээ нь энэ намаг хөвдөн дундуур одоо зүтгэхэд 3 цаг ноцолдоод үндсэндээ 1 км орчим агсан байлаа. Тэсний өвгөн шиг юм яах юм шаш гидэж яваш. За дээр нь бол одоо ялаа шумууд ихтэй. Займан одоо чинь эргэн тойрон одоо усрахаг хөвд ангал ихтэй. Тийм учраас одоо энэ зөвхөн одоо машин битгий хэл одоо морь малтай явган хүн одоо явхад хүртэл болгоомжтой явахгүй бол одоо болохгүй. Тийм одоо нөхцөлтэй орчин байлаа. За өксүр, налуу, хиц мөртлөө за хөрсний хувьд л одоо машины дугуй бол ерөөсөө өргөлтөнд онцгой хүч, машины одоо мотор энэ одоо хүчтэй зүтгэх хүч одоо жишээ нь бүрэн дүүрэн өөрийн үр нөлөөгөө өгөх болцоогүй тийм одоо сонирхолтой орчин. За олон жолооч нарын хувьд бол одоо ийм газар одоо явж үзээгүй байсан. За оногмод хажуул бүх зүйлийг зайлуулах, хүрээдэж, тайрах, түлхэж унгах, займан одоо замчилж урдуур нь одоо жишээ нь явган хүмүүс одоо явж гүүх, заах гэх мэт. Өөрөөр хэлбэл машин намгаас нэг л одоо ухсгээд хөдөлвөл дахиад зогсоохгүй тунд хурдтай урагшлах ёстой. Гэтэл битүү мод намаг одоо жишээ нь хөвд байж байдаг. Тэгээ ингэхлээр зэрэг одоо жишээ нь энэ бүхэнд үнэхээр одоо жолоодлогын ур чадвар шаардлагаас өөр аргагүй. Зарим тохиолдолд одоо газрын хэвгээ нам газрыг одоо барья гэх боловч тэр хэсэгтээ улам их одоо ус тунсан уулын арын хэзийн ус тунсан учраас улам хүндрэлтэй болно. За тэгж одоо жишээ нь эндсэн машинуудаа авах гэж дахиад дараагийн одоо жишээ нь гарцсан байгаа машин буцаж орохоос өөр аргагүй болно. Зам бол амар. Ямар зам бох гэдэг намайг ингээ модон дондор зам гаргаж иш модтой энэ шатсан модод унгааж иш тавьчих шүү дээ. Бэлээ байгаа одоо очлоо. Ста машины хүчээр явж байна. За ерөнхийдөө энд аялж байгаа хүмүүс хэдийгээр байгалаар аялдаг хүмүүс олон байгаа хэдий ч гэсэн олон хүнд шинэ дуршлаг болсон. За машины одоо ерөнхий одоо тоноглолоос гадна өгсөн дугуй сонгож хэрэглэх. За машины урд хойд хамгаалалтыг хичнээн одоо чухал болохыг одоо энд л анх мэдэрлээ. Ийм одоо том хүчирхэг джипүүд одоо байхад бол урд хойд одоо жишээ нь хамгаалалт их ердийн нөхцөл одоо хэрэгэлдэг. Тэр хамгаалтын одоо ач тусыг бидний төдийлөн одоо мэдэрдэггүй байж. За манай аяллах одоо энэ даваагаа давах гэж, жиглэгийн даваагаа давах гэж явж байна. Одоо ер нь ойрхон ирсэн. Машинууд маань ерөнхийдөө гарчлаа. Одоо нэг 4 машин
үлдчихэд байна. Зам бол үнэхээр хэцүү. Харж байгаа сул шавар хөвдөн донд жинхэнэ намаг байна. Энэ жиглэгийн даваар зам бол машинтай хүмүүс бараг зүгэлдэггүй юм байна. Зам бол байхгүй энд. Ерөнхийдөө замынхаа шавар алтайг хараад зүтгэж байна. Ер нь бид нар орог гарчлаа. Ниссан бол гарлаа. За машинуудыг одоо ер нь зарим нөхцөлд одоо нүх жалга суусан газраас нь одоо домкрат буюу одоо чинь өргөгчөөр гаргахаас өөр аргагүй. За энэ бүхэнд хүртэл одоо залуучуудын, монголчуудын одоо янз бүрийн одоо туршлагууд харагдаж байсан. Жишээлбэл одоо мобиль тосоор өргөгчүүдийг одоо жишээ нь тослоод одоо өргөж байгаа гэх мэт. За мөн одоо олон төрлийн одоо энгийн бөгөөд амьдралд хэрэгтэй чухал туршлагуудыг эндээс харж санаж сэдэж байгаа байдлыг одоо харж болохоор байлаа. За энэ бол одоо үнэхээр одоо өндөр зэрэглэлийн бэрх хэцүү зам. За нэг удаагийн одоо нэвтрүүлэг дээр энэ бүхний одоо чинь гарч байгаа нарийн одоо жишээ нь деталь жижиг хэсэгчилсэн одоо бэрхшээлүүдийг тэр бүр гадаа гаргаад авах боломжгүй. За жишээлбэл одоо энэ автомат одоо чирэгч либотик гэж одоо нэрлэдэг. За энэ либотикуудын одоо энд хэрэгжилж байгаа хэрэгслүүдийн одоо чанар чансаг хүртэл одоо энд харж түүний хэрэглээний одоо нөхцөл байдлууд дээр хүртэл шин туршлагууд одоо хөндлөж байлаа. За бүх машин бол либотик буюу автомат жирэгчтэй. За тэгсэн хэдий боловч зарим машин одоо 2 жирэгчтэй байлаа ч гэсэн тэр бүхэн одоо жишээ нь дотоох одоо тийм нөхцөл тулгарч байсан. За ингээд үзэгчид та бүхэн одоо харж байгаа хар өглөөгөөр одоо жишээ нь өглөөний сайхан тунгалаг наранд эхэлсэн улсууд оройны бүрэнхий болоод эхэлж байна. За бид одоо зүтгэсээр л байгаа. Үндсэндээ бол өдөржин зүтгээд өдөөс хойш одоо зүтгээд 3 цаг гаруй зүтгэхэд 1 км явсан байсан. За орой нэг 5-6 цаг болоход 3 км л одоо урагшаа гисэн байна. За ер нь тэгээд одоо аяллаа хамгийн одоо их сайхан адал явдал хүмүүсийг ойр хооронд нөхөрлүүлдэг, танилцуулдаг, илүү ойлголцоодог зүйл бол аяллаа одоо ийм хөндрөл бэрхшээлийг хамтарч туулах байдлыг. За манай аялагчид ч гэсэн ерөнхийдөө энэ одоо хүнд хэцүүг ингэж хамтран туулж байгаадаа их сэтгэл хангалуун байсан. Хэдийгээр одоо зарим нь одоо зэрэгшээж одоо жишээ нь дотроо бараг одоо няцах шахуу юм болж одоо ингэж явсан ч гэсэн. За ингээд үндсэндээ наран жаргахын хэрд төрүүчийн машин давааны орой дээр за дараагийн одоо машинууд цовж явсаар шүн дунд өнгөрөхөд ерөнхийдөө сүүлчийн машин давааны орой дээр одоо гарч ирлээ. За ингээд одоо тооцох юм бол бид нэр энэ өдөр бол өдөржингийн турш одоо хүнд бэрх замтаа одоо тэмцэлцээр өдөртөө 8-9 км явсан байсан. Тэгэхээр орчин үеийн одоо ийм дайчин эрэмгийн одоо джиптэй аялаад тэгээд өдөртөө одоо жишээ нь 10 км хүрэхгүй аялна гэдэг бол замын бэрхшээл одоо ямар хүнд хэцүү байсныг одоо харуулж байгаа хэрэг. Бид нар нэг багийнхан гэдэг чинь яг жинхэнэ гэр бүл уудсан гэж бодоод. Тэгээд ичээд би ийш зам үд. Завшааныг ашиглаад цааш тигнэ ажил. Хоёр